Үзэгчдээ баялаг бүтээгчдийг дэмжин төслийн багийнхан Дархны ууган үйлдвэр болох Дархан нэх явцад компани Нэхий яг хотын үйлдвэр дээрээс үргэлжлэн үзэгч танилцуулж байна. За Нэхий яг хотын үйлдвэрийн хувьд өдөрт дунджаар 500 хослолыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм үйлдвэр юм а. За ингээд тус үйлдвэртэйгээ хамтдаа танилцгаая. Монгол гэх нэрийг дэлхийд таниулах хамгийн боломжтой бүтээгдэхүүн бол Монгол арьс. Харин дэлхийн зах зээлд нийт боловсруулсан арьсныхаа 40 орчим хувийг нийлүүлдэг Монголын арьс ширний салбарт тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг бол Дархан Нэхий хувьцаат компани. Өнөөдөр тэд баялаг бүтээгчдийн түүчээ болж Нэхийдэл арьсан гутал цүнх, арьс шир боловсруулалтаараа улсдаа тэргүүн игнэнд бичигдсээр байна. Байгаль дээлтэй хэмнэлттэй эко технологиудын ололтыг нэвтрүүлж Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдгаараа эдний хамт олон онцлог давуу талтай. Тэгвэл арьсан гутал үйлдвэрлэлээр дэлхийд өрсөлдөж импортыг багасгах гэх том зорилготой Дархан Нэхий компани Нэхий яг гутлын үйлдвэрийг энэ удаагийн нэвтрүүлэгтээ онцолж байна. Тус үйлдвэрийн хувьд эрэгтэй эмэгтэй хүүхдийн өдөр тутам ажил хэргийн спорт гэсэн нэр төрлөөр өнгө загварын өргөн сонголттой чанартай арьсан гутлуудыг үйлдвэрлэж байна. Үйлдвэрийг өргөжүүлэх стратеги төлөвлөлтийн дагуу бол гутлын үйлдвэр цаашдаа бол байгуулъя гэдгсэн төлөвлөгөөний дагуу хамгийн дөрөв нь гутлын үйлдвэрийнхаа түүхийн эдийг одоо бий болгохын тулд бодын шир боловсруулах, сахих боловсруулах үйлдвэрийг байгуулсан. За энэ сахих боловсруулах, бодын шир боловсруулах үйлдвэрийн үндсэн дээр бол төрөл бүрийн гутлын одоо цүнхний, гутал цүнхний арьс бол боловсруулж эхэлсэн. За энийгээ залгаад бол бид нар бол гутлын үйлдвэр байгуулсан. За гутлын үйлдвэрийн чиглэл бол ер нь өдөр тутмын за ажлын за дээрээс нь бид нар бол одоо спорт гутлын чиглэл рүү бол энэ жилээс эхлээд орж байна. Гутлын үйлдвэр байгуулагдаад одоо үндсэндээ 7 жил болчлоо. 7 жилээс гадна бид нар одоо өвлийн хавар намрын гутал хийдэг байсан боловч одоо бас нэр төрлөө ариужуулаад хавар намрын бас ажлын тендерийн одоо янз янзын гутлууд байгаа хийж байгаа. Сүүл гарсан бүтээгдэхүүн гэх юм бол манайх одоо энэ шинэ хавар намрын пүүзэн гутал гаргасан байна. Нэг пүүзэн гутал үйлдвэрлэхэд дор хаяж 100-аад дамжлагыг дамждаг. Үйлдвэрлэлийн дамжлага бүрт Монгол залуучуудын хүс хүч хэрхэр шингэдгийг эндээс харж болно. Ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс шинэ технологиг нэвтрүүлж одоо үйлдвэрийн 30% нь гар ажиллагаатай. За одоо яг бид оёлын үйлдвэр дээр ирээд байна шүү дээ. Энд яг хичнээн дамжлага дамжиж маань оёлж. За зөвхөн оёлын үйлдвэр дээр одоо манайх оёлын 30-аас 40 дамжлага, гар ажиллагааны нэг бас 30-аас 40 дамжлага дамждаг байна. Боловсон хүчний хувьд ямар байна? Энэ оёлын үйлдвэрт яг хичнээн ажиллаж байгаа. За манай оёлын үйлдвэрт одоогоор яг энэ тасагт оёлын тасагтаа болохоор одоо нэг 44 хүн байгаа. Гар ажиллагаатай нийлээд. Онцлог давуу тал нь юу байна? Одоо технологи талаас нь тайлбарлавал. За технологид онцлог давуу тал гэх юм бол манайх ерөөдөө гутлаа хийхдээ дандаа нэг хүн нэг юм аяадаг дамжлагатай. Нэг барак одоо нэг алдаа малдаа энэ төл гарахгүй. Ерөөдөө нэг хүн нэг юм аяадаг болохоор ерөөдөө алдаа энэ төл барак аяг баг. Арьсаа бүр одоо цэвэр арьсаа эсгүүртэй те. Манайх өөрөө боловсруулах үйлдвэртэй. Боловсруулах үйлдвэрс яг өөрсдийн гэсэн арьсаа захиалаад авдаг байгаа. Захиалж авсныгаа дараа манайх одоо за ерөнхийдөө энэ утас мутас маань болж игэл тийм сайн чанарын тослогтой тасахгүй тийм утаснууд байгаа. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд техник технологи хамгийн чухал. Тиймээс ч тус хамт олон хамгийн сүүлийн үеийн техникийг үйлдвэрт байнга нэвтрүүлж боловсон хүчнээ сургадаг юм. Хамгийн сүүлдэл гэхэд 50-ны технологи болох автомат эсгүүрийн машиныг суйрлуулжээ. Автомат эсгүүрийн машин нь ажлыг хөнгөвчлөхөөс гадна бүтээмж өндөр байгааг үйлдвэрийн захирал дуулгасан юм. За манай эсгүүрийн одоо гол онцлог давуу тал гэх юм бол одоо энэхүү машин байгаа. Энэхүү машин маань одоо хятадын Гуанчжоу хотноо үйлдвэрлэдэг гутлын үйлдвэрийн компаниас бид нар анх туршиж үзэж авч байсан. Энэ машин маань болохоор өөрөө яг Тайваны машин байгаа. Эсгүүрийн машин маань давуу тал нь талбай ашиглалт төлөөсөө нэг талбай ашиглалт хоёр манай эсгүүрийн машин маань хүчин чадал нь болохоор яг 8 мэргэжлийн эсгүүрчтэй тэнцвэртэй хүчин чадалтай оёлын эсгүүрийн машин байгаа. Одоо талбай ашиглалт дээр одоо манайх нэг
арьс их гарлаа талбай шиг мууд чинь гэдэг дэвтээс гараар эсдэг аягүй тэгдэгээс одоо энэ автомат машин дээр болохоор өөрөө автоматар байрлуулад өөрөө автоматар ингээд суурилуулдаг бүгдийг автоматар ингээд эсдэг байгаа. Арьс зарсан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өснө нэмэгдэж эх орны үйлдвэрлэлд эрчимжиж байгаа энэ үед Нэхий яг гутлын үйлдвэр зах зээлийн хэрэгцээ шаардлагыг зөв харж пүүзэн гутлыг үйлдвэрлэж эхэлсэн. Худалдаанд гараад сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн урлаж чадсандаа тус үйлдвэрийн хамт олон сэтгэл хангалуун байсан юм. Одоогоор шинээр худалдаалагдаж байгаа пүүзэн гутал 6 төрлийн загвартайгаар үйлдвэрлэгдэж байна. Манайх бол одоо энэ өхрийн одоо арьсыг бол одоо технологийн дагуу бол сайн боловсруулад энэ дээр бол одоо энэ хороомон шир болон илэн материал ингээд оруулж хийж гисэн байж байгаа. Тэгээд одоо энэ гутлыг бол ингээд харахад бол загварын хувьд бол одоо уулын гутлын загвартай. Тэгээд бол мөн одоо хойно одоо татаж өмсгөж зориулсан татвартай. Тэгээд бол загварын хувьд бол ерөнхийдөө бол голцын шулуун чиглэл болон одоо тэгш өнцгтийг бол тусгай оруулж гисэн. Тэгээд бол үдээсний татлагыг бол өөрийнх нь арьсаар бол нугалж хийж гисэн. Их мэтийн бол давуу чанартай. Уулны хувьд бол уул нь бол маш сайн хөнгөн тийм зөөлөл байж байгаа. Доод хэсэг нь бол чанартай хатуу эрзэн материал хийгдсэн 4 удирдын уул байж байгаа. Хасах 60 градус болон одоо мөн зуны удирч гэсэн юмч болохоор хийгдсэн зөөлхөн тийм бол байгаамаа. Тэгээд дотрын хувьд бол бид нар бол хулгайн дотрын материалыг бол мөн өөрсдийн дотоодын үйлдвэрт хийгдэж байгаа арьс, сарс, савх их материалаа доторлохоос гадна хавар намар бол зуны удирд тохируулаад бол тодорхой зориултынх нь одоо давуун доторуудыг хийж өгч байгаа. Гутлын үйлдвэр өдөрт дунджаар 200-аас 500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа ажилбал дотоодын хэрэгцээг хангаж импортын бүтээгдэхүүнийг бууруулах боломжтой гэдгийг тус үйлдвэрийн захирал онцолж байна. Яг брендийн пүүзэн гутал нь чанартай арьсыг үйлдвэрлэлдээ ашигладаг, эдлэгээ удаан, ус чийг татахгүй, мөн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр өнгө загварын өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Манай Монголд одоо пүүзэн гутал чинь одоо нэг доор ээж нэг 100 мянга байгаа шүү дээ. Манай пүүзэн гутал нь одоо нэг ер нь хамгийн бага үнээр хамгийн одоо үзэн сайтай гэж загварын сайжруулж 65 мянга гарсан байна. Манайх бол ингээд үйлдвэрийн олон шаттай дамжиж гарч ирээд манай хэрэглэгчтэй харилцаалга буюу яг трейд компани дээр борлуулалтын дээр ирсэн бэлэн бүтээгдэхүүнийг та бүхэн харж байна. Энэ бүтээгдэхүүн маань манай Дархан Нэхий компани 1972 оноос хойш 44 жилийн турш Дархан Нэхий дээр үйлдвэрлэдэг гэж хүмүүс хэрэглэгчд ойлгодог бол манайх сүүлийн 7 жилийн турш гутал, ажлын гутал, пүүзэн гутал зэргийг үйлдвэрлэж байна. Энэ пүүзэн гутлуудыг хэрэглэгчтэй хүргэх үүднээс бид нэр хямд дунд чанарын баталгааг амлаж байна. Манай улсын хувьд дотоодын зах зээл хязгаарлалттай учраас Дархан Нэхий компани бүтээгдэхүүнээ экспортлох тал дээр илүү анхаарч ажиллаж байгаагаа Бат сайхан захирал хэлж байлаа. Үйлдвэрийнхээ зорилтооч гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнийг бууруулах гэж тодорхойлжээ. Энэ зорилтондоо хүрэхэд 1-2 жилийн хугацаа шаардлагатай гэж байна. 2014 онд нийт бүтээгдэхүүнийхээ 50%-ийг экспортод гаргасан бол 2015 онд 60% болгож нэмэгдүүлжээ. Цаашид экспортлог бүтээгдэхүүнийхээ хэмжээг 70-аас 80% болгож нэмэгдүүлэхээр зорилго тавин ажиллаж байна. Ерөнхийдөө бол бид нар одоо өнөөдөр дэлгүүр бол Казахстан руу нэгдсэн байна. Оросын холбооны улс руу бол одоо нэлийн бас гүн нэвтрэхээр одоо бодлого төлөвлөлтүүд хийгдээд урьдчилсан стандартуудаа аваад бэлтгэл ажлуудаа хийгээд дуусчих. Хятадын зах зээл рүү бол орчихсон явж байгаа. Тэгээ ер нь бол бид нар зөвхөн энэ Орос хятадын зах зээлээ зөвсөхгүй Европын холбоор бол бас нэлээд түрүүчийн экспортын туршилтын загварууд нэлээд явж байна. Таны сонголт эх орондоо хувь нэмэр оруулах зөв сонголт байж баялаг бүтээгчдэд дэмжихийг энэ удаагийн нэвтрүүлгээрээ дамжуулан уриалж байна. Эх орондоо үйлдвэрлэсэн Монгол залуусын хөлс хүч шингэсэн импортыг орлох Як брендийн гутлыг Дархан Нэхий компани бүх салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой. Баялаг бүтээгчдийн дэмжин төслийн нэвтрүүлэг Монголын ууган үйлдвэрүүдийн нэг Дархан Нэхий компани Нэхий Як гутлын үйлдвэрийг үзэж та бүхэндээ онцлон танилцууллаа. Арьс шир аж үйлдвэрийн салбарт баялагийг бүтээж байгаа тус үйлдвэрийн хувьд хамгийн сүүлд пүүзэн гутлыг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэсээр байгаа. За эдний амт олон хямд үн чанарын баталгааг хэрэглэгчдэд амлаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжиж нэвтрүүлэгтэй хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчдээ.